Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчтэй. За өнөөдрийн түүхэн хэлгээ нэвтрүүлгийн дугаарт Алтан орд улсын тухай бид нэр ярихаар цуглаад байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Батлан хамгаалах эрдэмтдийн хүрээлэнгийн эрдэмтдийн ажилтан Сүхбаатар Монгол Улсын их сургуулийн түүхийн төвийн багш Чин Зориг нар оролцож байна. Энэ Алтан орд улс гэж ер нь Монголын дундад үе одоо энэ эзэнт гүрний үеийн түүхэнд ямар хөө үүрэг гүйцэтгсэн улс юм бэ? Алтан орд улс хизээ үүсэн байгуулагдсан. Хэл хязгаар нь хаанаас хаа хүртэл оршин тогтнож исэн. Ямар ард түмнүүдийг харьяандаа байлгаж исэн ийм улс вэ гэдгээс яриагаа эхлэе дэгөө. Алтан орд улс байгуулагдсан цаг хугацааны үед бол их маргаантай л байдаг. 1243, 1242 гэл янз бүр. Яг би өөрийнхөө судалгааны хүрээнд бол Алтан орд улс маань өөрөө бүр 1206 онд Монголын эзэнт гүрэн байгуулах үед Чингис хаан маань өөрийн хүүхдүүд газар нутгаа хувааж өгөх үед одоо том зөчид хой болгож өгсөн. Тэр цаг үеэс эхлэн Алтан ордын улсын эхлэл тавигдаж тэгээд Бат хааны үед одоо ерөнхийдөө улс болж төлөвшөж тэгээд мөнх төмөр Өзбек хаануудын үед бол ингээд бүр том эзэнт гүрний хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Тэгээд Алтан ордын улсын маань газар нутаг маань манайхан бас зарим буруу ойлгоод байдаг. Алтан ордын улс маань одоо яг Оросд очиод Оросын газар нутаг дээр очиод бараг л Орос тосгонд очиод Орос гэж Орос улс байж хахад нь тэгээд бараг л Орос айлд болгонд нэг Монгол зэрэг байжсэн юм ингээд өөрөөр монголчуудын болохоор нэг Алтан ордын улс маань өөрөө нэг Кипчакийн тал нутагт одоо Кипчакийн хаан тийштэй Кипчакийн тал нутаг Кипчакийн газар нутаг дээр нь тэр нөгөө Булгарын ижил мөрний Булгарын газар нутгийг хамруулсан тийм өргөн удны нутаг дээр ингэж өөрийнхөө улсыг байгуулж ирсэн. Тэгээд шаардлагатай үед л Оросын газар нутагт ордог юм улсуудыг дуудаж уулддаг байсан. Вассал мэй. Тий, вассал. Одоо би яг нөгөө Манж Монголын харилцааг би их яг Алтан орд Оросын харилцааг харахад яг төстэй харагдав. Одоо шаардлагагүй бол дотоод хэвтэн оролцдог. Татвараа цаг тухайд нь хураалгах юм уу те дуудсан цагт цэрэг нийлүүлэх энэ бүгдийн цаг тухайд нь биелүүлээд байх юм бол очиж нэг тодорхойд нь оролцдог. Мөн дээрэс нь Оросыг одоо жишээ нь өрний одоо гадны улсаас хамгаалах үүрийг бол давхар хийжсэн. Одоо жишээ нь Европ Тевтон ордын Литвагийн манд улс ч юм уу тэр үед Алтан ордын улс шаардлагатай цэрэг засвүүчээ хүртэл тусалж ирсэн. Тэгэхээр одоо энэ саяын Чулуунбаатарын ярьж байгаагаар бол миний одоо жишээ нь түүх баг мэддэг бид нар шиг улсууд бол төсөөлөл их өөр бууж байна. Тэгэхээр Чин Зориг доктор бол сайн ихтэй нэмж хэлэх юм юу байж байна? Газар нутгийн үед бол цаг үе болгонд газар нутгийн одоо хэмжээ одоо өөр байж ирсэн. Зүгээр яг хамгийн том доо гэж үзэх юм бол Унгар биш үү те? Унгарийн Трансильвани гэж байна. Тэ. За тэндээс ихсүүлээд одоогийн Казахстаны Хаилэг хүртэл. За гол тийм гол хэсэг хоризм хүртэл. За тэгээд дээшгээ жоохон дээшгээ хойшоо яваад их Хаилэг болоод. За урагшаага Батхан үед их хүчтэй байсан л та тэр одоо Азербайджан гэж хэлээд байгаа. Тухайн үед бол яг мууч одоо байсан. Тавриз чинь яг Бат үед бол Батын эзэмшилт байсан. Сүүлд бол Ил хаад үед очижчихсан. Одоогийн Кавказын нуруу бол Алтан ордын нөлөөнд байсан. Тий, нөлөөнд байсан. За тэгээ хойшоогоо бол яг тэр юу байна л да одоо булгарын гол одоо нутаг ижил мөрний. Тий, ижил мөрний одоо гол савуудаар дамжаад тайгаа шүү дээ Оросын. Одоо Сибирийн тайна тий. Тэр чигээрээ. Хойшоогоо тий. Энэ нэг сони юм яагаад байгаа юм одоо Монгол утарын дарлал 200 жил байсан гал Оросууд түүхэндээ хичнээн хөвчв нэг. Нөгөөтэйгөр сая Чулуунбаатарын хэлж байгаагаар бол Сүхбаатарын хэлж байгаагаар бол юу вэ штэ. Тэр үед ер нь Орос улс ямар шиг хэмжээтэй байсныг одоогийн үзэгчтэй ойлгуулж өгөхгүй болвол одоогийн Оросоор ойлгоод байна штэ. Улс гэж байхгүй. Тэр Орос гэдэг чинь хэр юм байв? Тэрний одоо наа талын нутгал голцоо төвлөржсэн юм шиг надад санагдлаа л да. Тэгэхээр тэр талаар бол нэг захаан газар зүйн баримжийг заагаад өгвөл ямар вэ? За
Анх бол Орос руу орсон цаг үеэр яг монголчууд анх бол 1220 Калкоголын тулдаан тийм Зевсүбэтэй. Тэр хоризмын дайны нэг хэсэг одоо цэргийн ангитай хөрсөн Оросууд одоо Оросуудтай байлцсан. Яг хөө мэдээж тухайн Монголын эзэн түүнтэй харьцуулбал үнэхээр Уралын нурнаас цааш одоо Владимир Суздал гээл тэгэл ингээл тэрүүхэн хавийн л нэг хэсэг л одоо Оросуудын славуудын тархалт Рус гэж нэгдсэн тухайн үед бол нэгдсэн Оросууд байгаагүй шүү дээ. хандлуудтай. Жижиг юм хандлууд тий. Манад нөгөө юуны эцэг төрнөөс өмнө 8000 мэрэгэл 8000 дэжсэн яг тэр шиг тус-тусдаа биеинтэйгээ асууж одоо юутай тэмцэлтэй. Манай одоо хэрэг 8000 татарууд ч сүнцэнд улсын хэмжээний л юу шүү дээ. Тийм. Газар аймаглал бид ярьдаг болохоос улс нутаг бол үнэхээр том л тийм. Вант улс гэдэг дандаа одоохор нөгөө хот улс байхгүй жижиг хот. Хотоо тойрсон. Тэгээ хот гэж одоо нөгөө юм хэрэмтэй. Модон хэрэмтэй. Тэгээ бүр 50 орчим тийм вант улс байсан гэж байгаа. Тэгээ яг одоо Москвагийн вант улс, Новгородын, Владимирийн Резяны гэдэг яг Киевийн вант улс гэж байгаа. Арай том нь Киевийн вант улс. Арай нөлөөтэй. Тий, арай нөлөөтэй соёлын тийм. Одоо жишээ нь манай исламынхын одоо Меккад очиж мөрөгдөг шиг Киев одоо шашин соёлын том төв байдаг. Яг монголчуудын нөгөө байлдан дагуулт үед Киев нөлөөгөө алдаад нээсээс дахиж нөгөө сэргэж чадаагүй яг төвлөрөл Москва дэш гэх ингэж барыг одоо хүртэл гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр энэ улс маань эхлээд жүчийн улс нэртэй байлаа шүү дээ. Тий. Тэр нь одоо сургуульч ном судалгааны ном дээр ч гэсэн жүчийн улс гэдэг те. Улс жүчийн идөө гэдэг Оросууд ч гэсэн их. Ер нь бол Оросуудын судлаачдын бичгэн голдоо дандаа жүчийн улс гэсэн утгаар их бичдэг те. Тэгээ Алтан ордны улс гэж ер нь хизээнээс ингэ түүхэн нэрлэгдэх улсын. Тэг яагаад Алтан орд гэж улсаа нэрлсэн юм тийм энэ тухай зүгээр. Энэ яг 1564 оны баримтан дээр л анхны Алтан орд улс гэсэн нэр томьёо гарч байгаа байхгүй. Тэр Казаны хаан улсын түүх гэж байдаг. Тэрэнд анх тэр Великая Золотая Орда гэж тийм. Эсвэл одоо их орд, их Алтан орд гэсэн ийм нэр томьёо гарч. Тэрнээс өмнө бол одоо Алтан орд гэдэг нэр улс гэдэг ийм нэр томьёо бол хэрэглэгдэжсэн. Тийм баримт бол яг илэрээгүй л дээ. Тийм болохоор энэ бол яг сүүлд шинжилгээ ухаанд ялангуяа Оросын эрдэмтдийн нөлөөтэйгээр тийм энэ нэр томьёо зөв шинжилгээ ухааны энэ нэр томьёо болоод ингээд үлдчихсэн ингээд боломжлогдоод эрдэм шинжилгээний одоо хэрэглэгдэж яг үнийн хэрэгдээр болохоор энэ 1560 алидийн одоо Алтан орд бас хүчрхэгтэй байдлаар алдчихсан тийм жижиг зүйл хуваагдсан байсан шүү дээ. Тэрнээс яг үнэхээр том хүчрхэг байсан үед бол энэ нэр томьёо хэрэглэгдэж байгаа. Зүгээр яг ислам сурвалжууд дээр бол 14-р зууны хүртэл бол тэр жүчийн ус гэдэг нэр томьёо хэрэглэгддэг. Гэхдээ бас энэ жүчийн ус дотроо ингээд бас хаваагдаад батын усч байд юм уу те. Эсвэл ордоо жүчийн одоо ууган шүү дээ те. Тэгээ хүүх орд цагаан орд гэх мэтлэн ингээд ногоон одоо ус гэл ингээд те дотроо бас ингээд бас янз янзаар нэрчлэгтэй. Та тэр орд гэдэг юуг нэг тайлбарлаж өгөөч. Нөгөө хаан залах гээд ирэхэд тэр нөгөө хаан 3 орд байгуулж өгсөн байдаг шүү дээ. Тэрнээс өөр нэг үүдэлтэй тэр нөгөө нэг нийслэлүүдээ орд гэж нэрлээд явцсан байна манайхан. Ер нь монголчууд бол ер нь л өргөө гэрэл орд гэдэг л тавьж байна. Авраг орд мөрдөг л тийм. Ингээд Оросуудын хүртэл ярианд хүртэл одоо сая тэр канонд нь гарч байгаа хаажаа дээр орд орчод ирлээ. Орд руу очиод орд гэдэг өргөө баг. Өргөөр яг гадаадын одоо нөгөө жуулчны хэмнэлт нь одоо жишээ нь Батхааныг нөгөө Унгарын нөгөө бангаас одоо Унгарын нөгөө 4-р Бэла бангаас одолж авсан тийм гой алтан тийм асарт ингээд сууж одоо байсан гэдэг тийм байдаг байхгүй. Тэгээ дээрэс нь Саран хотын үүдэнд хос бүр цул тийм алтан мөрний ингээд байж байгаа алга усан гэж ярьдаг. Тэгээ ер нь монголчууд ч өөрсдөө нөгөө шар өнгийг нөгөө алтыг дээд шар өнг нь өөрөө бэлэг тэмдэг одоо хүчрэг байхын одоо эрх мэдлийн өнгө гэж тодорхойлдог. Яг хөө гэхдээ сурвалжчууд дээр бас ингээд байгаль хөөхөр цагаан орд гэдэг. Гэхдээ яг
хөх ордны аль хүнд нь хамрах, цагаан ордны хүнд хамрах дээр бас жоохон маргаад байдаг. Жишээ нь одоо хөхөнг бол одоо Баттад хамаарна гэдэг юм уу те. Цагаан нь ордууд хамаарна. Зарим нь болохоор хөхөнг бол угаасаа дорны ард түмний өнгө. Тийм болохоор зүүн зүгт байсан ордод одоо хөхөнг хамаарна гэдэг. А дээрэс нь тэр нэрний хөдөлгөөс уусаа жүчи ус гэж явж байгаа. Заримдаа болохоор зарим сурвалж одоо зарлигт одоо Орос он тоолын юунд болохоор Турк Кипчагийн хаамаа гэсэн тийм бас нэрээр одоо Кипчаг тохиолдно. Тий их заримдаа тохиолдно. А яг хуу тэр түрүүний багш ярьдаг тэр Казаны хаант улс одоо өөрийн түүхээ бичиж их үедээ одоо алтан орд зүчин улсыг заламжсан гэдэг утгаараа бас алтан орд гэсэн тийм нэрийг бас хэрэгсэн байх талтайг бас зарим судлаачид гаргаж ирдэг. Тэгтээ бас барин нотгоо муутай. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө ингээ Золотой ордоо гэдээ нэрлээд ингээ яваад ирсэн. Ер нь энэ алтан ордны улсыг чинь улс гэж нэрлэе гэж бодоход монголчууд гэж нэрлэж ирсэн эсхэн тодорхойгүй тийм ээ. Яг одоо хамгийн анх Батттай улс болгож ингэж тогтнуулахад хамгийн их хүчин зүтгэл гаргасан алтан ургийн хаан нэр алдар нь одоо хэн байдгүй тэр талаар жаахан тодруулж ярив. Яг бэрхийн үеэс яг Баттыг гэж байгаа юм л да. Бат бол тийм гол үндэслэгч юм байсан. За жүчүүл өөрөө бол эрт нас орчихсан. Тэгэхээр тэр хувь эзэмшил тухайн үед бол улс гэж байхгүй шүү дээ. Тэр хувь эзэмшил нь жүчийн дүүргүүдэд нь заламжлаад ингээд явсаар байгаад за бэрхийн үед маш одоо хүчрхэг болсон. За тэгээ Мөнх Төмөр хааны үеэс л ер нь энэ илүү хүчрхэг болсон. Тий яг жинхэнэ улс тий. Ягаад тэгж чинь гол яг тэр зүйл бол энэ Мөнх Төмрөөс өмнө бол хаадуудыг бол алтан улсын хаадуудыг их хаанаас буюу одоо тий Юан гүрэн одоо сүүлд яг сүүлийн нэрт тий тэр Монголын төв хэсгээс одоо томилдог байсан. Сунгаддаг. Тэгээд одоо энэ Мөнх Төмөр хааны үеэс бол бие даачтай өөрсдөө хаадуудаа сонгодог байсан. Тийм учраас Мөнх Төмөр хаан маань ер нь хэний талын ямар угсааны одоо энэ Чингисийн өр хүүгүүдийн альныхын талыг барьсан ямар хүн байх вүлээ? Мөнх Төмөр хаан одоо үргэлжлүүлээд яг улс миний хувьд бол яг алтан ордны улс хамгийн эзэгтэй үе нь бол Баттын үед байсан. Яг тэгэхээр Бат хаан өрний аяндаас босч ирээд Гуйг хаантай их муудалцсан байсан. Тэгээд Гуйгийн эцэрэг ирж байгаа. Ер нь Гуйгтай их муу бас таарамж муу байсан л та. Тэгээд тэр бол яг энэ монголчуудын том иргэний дайны яг ирмэдэр байсан. Нэг бол алтан ордны сүүр, нэг бол Монголын эзэн гүрэн тэр Гуйг одоо Батыг буулгаж иршгэлд оруулах байсан. Одоо золоорч гэх юм уу Гуйг хаанаас орж одоо Бат өөрийн улсыг авч үлдсэн. Тэгээд Мөнх Төмөр хааны үед бас дөрвөн зэрэг багш ярьлаа. Бас яагаад тэгэхээр 1269 онд талсын чуулган гэж болсон. Тэрүүгээр цагаадаа улс одоо өгөөд улс гэж ярьдаг хайдуу. Өгөөд улс, зүчи улс гурав өөрсдөө одоо Монголын хар хүмүүс хараалт бус бие даасан тусгаар улс гэдэг бие нэ хүлээн зөвшөөрсөн. Энэ маань яаж тэр хүлээн зөвшөөрөө дээрэс нь шаарлах аюул тохиолдсон үед гуруула холбоотон болж одоо Юан улсын зүгээс ирэх зэрэг юм уус өөр улс ил хаад улсаас ирэх одоо аюулыг гуруула хамтар сөрөн зогсно гэдэг нэгнийгээ туурал тусгаар улсын хаан гэж ихэд ингэж өрөмжилсөн. Тусдаа нэгнийгээ зөвшөөрөөд. Тий, хүлээн зөвшөөрөд. Мөн дээрэс нь Узбек хааны үеийг бол алтан ордноос хамгийн алтан үе. Ислам жинхэнэ ислам гэдэг дэлгэрч одоо туйл дөр гэдэг юм яг тэгээд ингээд хийлэг зар нь мөрөвжинд хэлээд бүр хамгийн хүчрэх үе гэдэг. Мөнх Төмөр хаан маань өөрөө шууд юу зүч хааны өрөөдөн. Одоо Бат хааны ач. Одоо Батын тутганы одоо тугхан гэдэг янз янзаар нэрлэдэг тэрний хүүхэд. Нэг галгаар болоод тэгээд Батын шууд ач. Тийм болохоор Мөнх Төмөр хаан маань өөрөө болохоор бэрхийн хажууд бас ингэж нэг уламжлаад байгаа ч одоо цэрэг эрдэмт суралцаж улс төрийн бас бодлого суралцаж хажууд нь байж гисэн. Зарим сурвалжуудаа яг нөгөө бэрхийн одоо хүүхдүүдийг одоо хороож Мөнх Төмөр хаан ширээний төлөө одоо ингэж зүтгэж явсан гэдэг. Яг хуу зарим бэрхийг хүүхдгүйсэн гэж ярьдаг л да. Яг зарим сурвалжууд болох нөгөө нэг бас бичгтэй нөгөө түүхчд маань зөвхөн алтан ургийн одоо тэрүүн одоо хатны одоо хүүхдийг бичээд татвар эмийн хүүхдийг нэг тийм ойшотгүй
бичдэг. Байсан. Тийм бодлогоор нэг хүүхдүүд нь дарагдсан байж магадгүй гэж ихэд яагаад тэгэхээр нөгөө эрхийг маш олон хатантай байсан. Тэгээ яг хуу зарим зохиол дээр харж сурвалжид нөгөө хэнийг мөнх төмрийг эрхийн хүүхдийг одоо угаасаа ингээд замаасаа зайлуулад нөгөө зайлуулах гэдэг нь одоо яг алчаагүй нөгөө нэг шууд хаан ширээ загамжлах нөгөө шалгуур хангаж чадаагүй. Одоо нөгөө юуны татврын юм хүүхд болохоор ингээд зайлуулаа өөрөө хаан ширээ суусан гэж ярьдаг. Тэгэхээр одоо бидний хувьд нөгөө үзэгчтэй нэг ойлгох зүйл бол энэ ил хаан тулс хэрэг яагаад байгуулагдсан? Алтан орд улс гэдэг чи одоо яагаад байгуулагдсан? Цагаатаа улс яана гэл ингээл одоо нэг зарим нэг ойлголт яваад идэг шүү дээ. Монголчууд бэлчээр яаж яваад л ингээл тийм газар нутгаа өргөх гэж яваал тавайхан газарын үзлэл тогтсон. Гэтэл яг ингээд яг бид нөгөө ил хаан тулс дээр нөгөө ил хаан тулсын хэрхэн байгуулах зүүн шалтгааны ярьчихсан. Энэ алтан орд улс өчиг улс байгуулахад ер гол нөхцөл нь юу байсан бэ? Яагаад одоо бид нар дээштэй Кипчак тэгэл цаашгаа Европ, Унгар хөрчихсөн бэ, тийм ээ? Энэ их том үндсэндээ бол алтан ордоор дамжаад л цаашгаа Евразийг дамжсан том улсыг чинь одоо нуруу тогтцсон шүү дээ, тийм ээ? Энийг та жоохон тодруулж нэг зөвгөж. 40 улс байгуулагдах одоо үндэслэл шалтгаан бол бас маш олон зүйлээс ингээд хүмүүс тайлбарладаг та. Миний хувьд бол зүчгдэг хүнтэй өөртөө их холбоотой байсан. Яг тэгэхээр зүчмэн өөрөө л одоо төрсэн цагаас эхлэл өөрөө их эдэртэй амьдралд болсон. Одоо жишээ нь ах トゥ нартай хүртэл одоо нөгөө тэ адлагдаад одоо мэрэгдээ өгч гэдэг юм уу. Дээрээс нь одоо тэр хоризмын аян даан сартуултаас аян даанд хүртэл ах トゥ стайгаа муудалцаал одоо цагаатаа муудалцаал. Тэгээ нэгэнт өөрөө одоо хаан ширээн суух одоо боломжгүй болсон. Тэгээ дээрээс нь Чингис хааны тэр сойрхлоор бол одоо тэр баруун тишээ тэр хоризмын тэр хавийг угаасаа тэрнээс цаашхыг зүчид хариуцуулсан. Тэгээ Чингис хаан хариуцуулсан. Өөрөө улс болгож авах гэдэг. Дээрээс нь энэ хоризмын одоо хаан одоо Мухаммедийн одоо үнэн шадар туслахууд нь болохоор Кипчак зэргүүд байсан. Тэгээ монголчуудын нөгөө Чингис хааны Зевс үедээ хоёрт хаанаа одоо өглгүүд үнэнчээр хамгаалж авсараа Каспийн нэгээс давж өгсөн бит. Тэрний хойноос явж байгаад Зевс үед 2000 Кипчакд хөөж авсаргаад Кавказад дамж явж байгаад Грим тэгээ Орос руу ороод тэгээ нөгөө Калка голын тулдаан дээр ялсан байдیں۔ Кипчак орсон зэрэг. Дараа нь тэр Кипчакуудны хойноос бас нөгөө Сөвөд Баатар 1230-аад оны үед бас бие даасан ажиллагаа болжсэн. Тэр бол нөгөө урьдчилсан нэг тагнан турших ажиллагаа байлдын ажиллагаа болжсэн. Тэгээд Кипчакуудтай байлдаад ялаад тал нь зугцсан. Тэр яас тэгэхээр Кипчак Оросууд бол маш их манайхан бол хөгөөд яваад байгаа шүү. Яваад хөгөөд яваад байгаа. Байлдан явж. Гол анхны зорилго бол Орос биш. Зүгээр л Кипчак. Кипчакуудыг дарах. Кипчак, Полов, Куман гэж одоо тэр олон нэрэлтэй бол. Тэгээд Кипчакууд маань одоо Оросоор Половч гэдэг. Кипчакууд маань өөрсдөө нөгөө одоо юу болсон ба. Оросуудын их зузаан харилцаатай. Бүр гомлын хүртэл өөрөө хэлсэн мэт. Александр Невский бол Кипчак ээжтэй. Кипчак сус солилцсон хүн гээд. Тэгээ Кипчакууд маань өөрөө нөгөө монголчуудад бууж өг Орос руу орсон, Оросуудаас очиж нэгсэн. Биднес таанасыг ямар ч идэг сонирхлоо. Зүгээр л Кипчакд өгчихөд нь Оросууд өгөөгүй. Алдаа хэлсэн. Монголын элчиг алсан. Монголчуудын бүрийн алтан аргамжаас элчээ алуулах хин дуртай ах. Тэгээд одоо Кипчакууд хөөж авсан зүгээр тэр Кипчакыг хөөж авсан аян дайны зөвхөн баруун зүүн жигүүрээ төвийн зэрэг хамгаалах тэр юунд нь л одоо хормоотын ширэг үүсгэсэн гэсэн. Оросууд өртсөн юм аа гэж. Тавж явал цэлминий ирэн. Тэгээд Кипчакуудын 40 мянган зэрэгэд дагвал 40 мянган албат ирдэд дагвал Кочиан хаан чинь явсараад Монгол руу очиод бас Кипчак цустай Кипчакуудын нөлөө их байсан байгаа. Кипчак цустай Бэлэн хаан дээр хүртэл очсон. Тэгээ Бэлэн хаан хүртэл хажуудаа аваад Батхааны захаа хүртэл би чинь 30 удаа хэлж явууллаа. Тохино гэдэг лөө. Чи нэг ч удаа хариу өгсөнгүү. Кипчакуудаа яхтлаар гэсэн. Тин чи нөгөө тэр захаанд хүртэл дурдсан бод биднээс бол нүүдэлж таанаас бол байсан суурин байшин амьд байшин аваа явж чадахгүй танаас. Тийм болохоор Кипчакууд өгөөд Унгарын дотоод хүртэл улс төрийн хямрал гараад тэгээ нөгөө Бэлэн хаанаа ча устгаад төрөөр хэлж нөгөө замаасаа зайлуулангууд нөгөө Кипчакууд мостог гаргаад. Кипчакууд нөгөө Унгурт очисон учраас Унгарын дотоод байдал дөрөвс мэг юм байна. Дөрөвс бол одооны Европ түүгэж яг одоогийн Европ чиглэл юм болол тийм. Дээр нь тоноол хийгээд цэрийн дөрөвч юм болчихсон. Тэгээд нөгөөдөг нь тэгэл дотоод байдал зүйл болоод явчихсан. Юм хэлж чадахгүй болоод тэгээ нөгөө хааны нөгөө Кипчакууд нөгөө Унгурчууд өөрсдөө устгаад тэгээд
монголчууд тэр хөөж явсараад Унгар сүүлдээ нэг Адриатын тэнгисээр явсараад бүр Кипчакууд үлдээс хамгийн сүүлийн үлдэгдлүүд нь Туркт очсон. Туркт очиж. Гэхдээ одоо бүр Европыг бүтэн тойруулаад хөөгөл Кипчакуудыг харин хөгөөл тэгэл. Энэ одоо их санаад явагдаад үг сонслоо. Би одоо ер нь хүн Кипчакуудыг хөөж явж байгаа замаараа Унгар Оросуудыг ингээд эзлээ явцсан гэдэг бол нэг талаасаа их сонирхолтой, нөгөө талаасаа итгэмээргүй байна. Итгэмээргүй тийм сонин түүх байна. Тэгэхээр чин зөрөг доктор энэ дээр одоо нэмж хэлэх юмнууд юу байна? Үгүй би бол зүгээр яг энэ угаасаа монголчуудын эзэн түүний тэлэхтэй энэ бодлого байсан л. Тэр бодлогоор энэ улсууд одоо манай энэ их Монгол улстай өргөжин тэлсэн. Кипчакууд зүгээр шалтгаан. Тий. Тэр шалтгаан шүү дээ тий. Тэр бодлогоор бол энэ бол маш одоо өргөн удам. Гэхдээ бас дотор нь ягаад бас энэ юунууд улсууд задаг ингээд бас олон хүчин зүйл байгаа л та. Сваровски гигэн Валентины баяр зориулан бэлэгтэй худалдаагаа эхэллээ. Хайртай түндээ зориулах хамгийн нандин бэлгээ Сваровскиос. Дидиш үзүүлж байна. Адал явдалт кино. Хүүхдийн кино. HBO HD. HBO Kids. HBO Family. HBO Signature. Киносугуудыг бүгдийг 10,000 төгрөгөөр идэвхжүүлээрэй. Хойморт тань гэрэлтэн. Дидиш. Game of Thrones-ийг Дидишээс 2-р бүлэг. Дидишийн бүх хэрэглэгчдэд үнгүй. Үлэмж өгцгийг нүсэн сараар сунгаад шинэ хүлэн авахч төхөөрөмжөө үнгүй аваарай. Дидиш. Хамгийн гол хүчин зүйлсүүдийн нэг бол яг тийм том өргөн газар нутгийг бас нэг хаан их хаан ганцаараа нэг хүчээртэй Хяналттай. Тий, захирах бас боломжгүй баха. Тэгэхээр бол хаадын яг хөө тэр угаасаа Чингисийн үр удмынхан тий Алтан уургийн одоо хаадуудын Олон харьяат улс. Харьяат улс болоод удмын хэсэг тус тусдаа бие даасан юм байдлаар. Нэг хэсэгтээ бол тэр чинь бол их хаанд бол үйлчилж исэн шүү дээ тийм нэгдмэл байж байгаа. Сүүлд бол тэр их том удам газар Евразийн ихэнх газар нутаг шүү дээ. Тэр чигтэй шүү дээ. Тэр том удам газрын нэг тэр тухайн цаг үе одоогийн шиг одоо харьцаа холбооны айхтар шиг байх биш тийм. Яг харахгүй одоо бүс нутгууд бол тэр салсан үр удмынхан бол Алтан уургийн одоо хаадууд бол бие даасан бодлого явуулахаас арга байхгүй байсан. Тэрнтэй холбож тайлбарлах. Алтан ордны улс их энэ цагаантай хоёр их өөр дөрвтэй улс шиг надад санагддаг. Жишээлбэл Ил хаадын улс Юан хоёр бол сөүшмөл иргэн шил юмн дээр төвлөрсөн бүх төв контрол барихад их боломжтой юм шиг. Энэ тал нутг руугаа гарсан одоо нөгөө цагаатаа Алтан орд энэ төр гэхтэр далай цэг томтой төвлөрсөн том улсглууд их багтаа тийм юмн дээр бий болсон улсууд шиг санагддаг. Тэгэхээр энэ миний зүгээр нэг төсөөлөл нэг талаасаа ямар санагдаж байна вэ? Нөгөө талаас нь ер нь хэр далайцтай хүн ам эдийн засаг цэрэг юуны хувьд улс байна. Алтан ордны улс байна хүмүүс ойлгоод Кипчакын талд зөв нүүдэл амьдарч байсан юм шиг боддог. Үгүй өөрөө агуу том тийм суурин соёл ирнэслийг бий болгосон. Шинэ Алтан ордны улсуудын одоо нийтээ 150 гаруй хотууд. Бид бол нэг 2 3 хот л мэдээ бас сараагаас хотлол тий одоо. Тэгэхээр зөвхөн Сараа хотыг л жуулчдын тэмдэглэлд бичсэн байна. Сараа болгоно худалдаачд нь хүртлээд үндэстэн яснараа тийм гоё ингээд хуваарлагдсан гоё тийм захуудтай. Нэг захаас нь гараад нөгөө захаар явхад ингээд одоо Ибн Батуудын тэмдэглэлд байгаа шүү дээ. Өглөө гараад явхад үдэхэд арай л хэд талдан ч орсонгүй тийм том захтай. Дотороо тэгээд бүр ингээд тэр хот ихэд тухайн үеийн Парис Мэрис гэл хотууд их л нөгөө 20 30 40 мянган хүнтэй байхад Сараа хотод 150 мянган хүнтэй 80 мянган хүнтэй ингээд зарим тэмдэгсэн байна. Тэгээд дотороо энэ
нийтийн одоо 0-тай одоо бараг л өнөөгийн эмэгтэй эрэхтэй 0-тэй шүү бүр тийм ээ. 0-тай усан оргилуултай халаалтын системтэй нэгдсэн усан сан гэдэг сантай усны хоолойтой гэсэн. Тэгээ тэр худалтай 8 жуулчдын ярианд хүртэл бичсэн байгаа. Заавал нэг Бээжин орж тий Бээжин орж ингээд хятад торг авах шаардлагагүй. Сараа ороход Сараа хотод бүх бараа одоо тий хаана ертөнцийн бүх бараа тэнд төлөвлөсөн. Дээрээс нь худалдаачтай аюулгүй байдлыг дээд зэрэг хангаж өгсөн учраас худалдаа их аюулгүй их дуртай. Тэгээд өөрөө тийм нэг яг хоо зарим сурвалж тэмдэглэсэн мэт өвөл болохоор одоо 100 ч юм уу ингээд нэг гэр бариад ингээд хот ингээд одоо нэг хааны орд маань өөрөө ингээд тий сайхан нэг бэлчээр дагаад голны стратеги нэг адуу мал бэлчээр сайхан юугаа дагаа авчдаг. А зарим үед ингээд хоттой байдаг гэдэг бүр тэмдэглэсэн маа. Зарим хүмүүсд ойлгоо тийм нүүдэл юм биш. Энд чинь бүр суурин соёлын маш сайн хөгжүүлсэн. Тэрийг нь одоо хүртэл орсон хүлээмжшэрсэн. Хагас суурин хагас нүүдлийн байдалд орчихсон тий. Нийт бүрэлдэхүүнд байсан бол сотор бол хамгийн олон үндэстэн угсаатны бүрэлдэхүүнтэй болж байна. Одоо тийг задлж байна. Олон үндэстний маш олон Булгар, Кипчак, Мордов, Черкес, Түрк гэнэл тэгэл маш олон тэгэл одоо металл, Венеци худалдаачид тэгэл энэ аланчууд, хятадууд хүртэл байсан байгаа. Бүгд бүх ингээд үндэстэн олон үндэстний улс гээд нэрлэлсэн. Хамгийн олон үндэстний улс тийм хамгийн олон үндэстний улс. Тэгэхээр Оросыг ингээд манайхан одоо монголчууд ингээд өөрийн вассал маягтай үлдээдэг нь бас ямар учиртай байна. Ягаад тэгэхээр яг энэ Алтан ордны улсын Оросын ванлагууд барьсан бодлого. Азад болохоор тэр Солонгост монголчуудын барьсан бодлогоор яг адилхан юм шиг байгаа байхгүй юу? Тийм байгаа ч тий. Тэгээд Солонгосын үлдэнд үлдээсэн шүү дээ. Та нар юм цаас маас охид хүүхнөө шивгчийн нийлүүлээд байжээ. Хаана өөртөө хаанагаар томилуулчаад явуулж байгаа. Яг адилхан холбоотой. Оросыг бас яагаад тийм үү те. Энэ бол яг тэр худалдааны замууд байна л да. Худалдааны замуудтай холбоотой. Хэрэгшээлтэй оруулбал оруулж шүү. Оруулахаар бүрэн боломжтой байна. Бүгд буугаад өгсөн орсууд нь. Тэгэхээр илүү тэр эдийн засгийн хүч өөрөөр басаал болгож явах нь Алтан орд улсад бол илүү яг ашигтай байсан. Эдийн засгийн утгаараа те. Тэрийг бол одоо жишээ нь тэр ижил мөрний худалдааны зам байна л да. Хуучин бол яг энэ ижил мөрний худалдааны зам чинь Булгаруудын одоо эзэмшилт байсан те. Яг тэр ижил мөрний худалдаа хийж байгаа бол одоо тэр бүтээгдэхүүн бол ангийн үнэт одоо ашигсан. Одоо нөгөө нэг өслөг эдэлдэг шүү дээ. За энэ өслөг эдэл бол цаашаага одоо энэ замаар бол хаашаа очих хүрдэг байсан гэхээр баруун Европын одоо дамжаад одоо талд тийшээ. Өөр Египт ч байна те. Эсвэл одоо Юан гүрэн ч байна. Бүр энэтхэгч байна. За тэгээд тэр Европын бүх одоо тэр улсуудаар хаадны үедүүдийн нөгөө айхтар булган одоо тэр одоо байдаг ш одоо тэр манай мод юм шүү. Тэр бүх өслөг эдлэлийн ихэнх одоо тэр үнэт хувь нь бол юунаас ижил мөрний худалдаагаар дамжиж нөгөө Сибирь айхтар нөгөө модтой те тэр Сибирийн тайван одоо тий өслөг эдэл бол тэр замаар дам. Тэгэхээр энэ замаар дамжиж байгаа тэр худалдаа бол бас их ашиг өгдөг байсан те. Тэр ашигаас бол хин худалдааг бол хин явуулахгүй гэхээр Оросод яв. Тийм гол одоо. Тэгээд тэндээс гарч байгаа тодорхой хувийг бол яг үхээр Алтан орд дотор 10% дотор гэдэг яг дотор үздэг манайхан. Бүр 10% гэд тогтсон байгаа шүү. Тэр бол илүү их ашигтай байж л дээ. Монголчууд бол тэр бүс нутгууд угаасаа цөөнх биш дээ. Өөрсдөө бол худалдаа нөө ихэнх юунууд гол удирдлагын зангидаад аваад явчихна. Худалдаа 8 хийж байгаа хүмүүсийн дээр дагуул улсын одоо тий басаал улсуудын. Тэгэхээр Оросын өөрийн түүхэнд бол энэ ижил мөрний дагуу явагдаж байгаа энэ худалдаа бол асар их нөлөө үзүүлсэн байгаа юм л да. Хуучин нөгөө Киев байсан тий Суздал байсан. Энэ нөгөө гол хүчний төв Оросын анилгуудын хүчний төв байсан. Энэ Алтан орд улсын арийн дагуул улс болсноор ижил мөрний энэ худалдаатай холбоотойгоор Сарайн бонд тий энэ хүчний харьцаа бол яг эрс уурлаад яг ижил мөрний гол одоо тэр зангиддаг одоо нөгөө Ниви Александр шүү дээ тийм Новгородын цаашаа яг дамж Балтийн дэнгисийн тэр Хансын холбоо гэж байсан. Том худалдааны шүлжээ. Тэр худалдаат шүлжээнд гол үүрэг гүйцэтгэдэг Новгород болж хувирсан тийм. Ингээд нөгөө Киевийн одоо байрсуур зөвхөн энэ замаар дамжиж байгаа худалдаа тийм тэр явуулж байгаа Алтан орд улсын бодлогой одоо шалтгаанаар
Оросын тэр хүчний төв бол хойшоо Новгород руу шилжсэн. Новгород руу очоод тий. Тэрнээс хойш энэ Москва одоо гарч ирэх хүртэл бол бүтэн зууны турш бол Новгород бол тэр алт ордын дэмжлэгтэйгээр те энэ Оросын тэр юунуудаар гол одоо залдчихсэн тийм бодлогыг ярьж байсан. Баталгааны цэрэгт сүйдүүлэг үлдсэн баг ганц хот Новгород. Яг Монгол зүргүүд нэг очиод нөгөө Новгород өгч буцлаа гэд ярьдэн шүү дээ. Новгород бол нөгөө Баян хот татвараа сайн төлж иддэг итгэлтэй тий холбоотон болж байсан учраас бүгд татвар төлөх дуртай байлаа шүү дээ монголчууд. Монголын бол хүчирхэг байдлыг хүлээн зөвшөөрсөн. Тэгээ яг одоо улсууд ингэж яриад одоо уусан баг. Монголчууд одоо Оросуудыг хятад усгаал дууссан хин байхгүй газар нутагдаас хинээс татвар авах юм. тийм шүү дээ. Тэгээ хин тэд чинь үйлдвэрлэх хүчин худалдаа 8 байж ажил тэндээс л манай татвар авах гэсэн чинь манайхан л одоо юу гэсэндээ Оросууд хятад дуусгасан газраас хоос уунаас ч биднээс татвар авч чадахгүй. Энэ түүхэнд босод юм яригдв. Дундуур нь санаанд орсон нэг зүйл асуучмаар байна. Монгол татарын дардал гэдэг Монголын татарская эго гэж тийм ээ. Энэ Оросууд бол одоо энэ эндээ бол монголчуудыг маш харьс онцгой дарангуйлагчд байсан гэдгээр одоо түүхэн их явцсан. Сүүлийн үед зарим нэг өөр санаа оноо гараад байна уу юу? Хуучин бол яг уу энэ зөвлөлтийн үед бол үзэсгэлэн тэр юугаар бол монголчууд бол Чингис хааны эсрэг үзэл санаатай холбоотой түүхлэгтэй холбоотой муулчилдаг тий доршоодог тий хамгийн одоо болохгүй бүтэхгүй бүх юмыг бол Оросын төгөнд геноцид хийсэн юм шиг л яриад. Аимшигтай одоо тийм үр уршиг. Тэр нь одоо хүртэл нөгөө Оросын залуучууд ард түмний талгаад нь үлдсэн. Тийм ойлгогдсон. Манай Оросуудын төдийгүй одоо манай залуучууд ч бас тэгж бодож байгаа шүү дээ. Тэгээ ийм худлаа угаараад байгаа. Орос хүнийг сайн майжвал Монгол цус гарч ирнэ гэл тэгтэл нь цус холилддог шүү дээ. Тэр чинь ерөөсөө тусдаа ингээд харилцаа юутай байсан. А тэн дээр нэг тийм их гоё юм зүгээр үзэгчтэй тодруулаад хэлээд өгч чад энэ Алтан ордны улсын ялангуяа Оросуудын тусгаар байсан төшмөг байсан энийг гол шалтгаан нь худалдаа тэр дундаа өслөг эдлийн ан гэж ингэж хэллээ. Тэгэхээр энэ бол шин бөгөөд гоё мэдээ байлаа. Манай эрдэм телевизэнд өгч байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол Чингис хааны тэр хар болгон дахыг Ван хаанд өгөв гэдэг шиг за Манжийн үеийн хаадудлаа зүүнүүд Азийн хаадуудын ер нь бол энэ алт торог булга гэдэг гурван зүйл бол язгууртны эдлийн дээд зэргийн одоо баян чинэл өгөөд хүндэтгэлийн илэрхийлдэг эдл байсан гэдгийг тодтогч хэлмээр байна. Энэ бол үнэт маш их чухал зүйл байсан. Монголчуудын хожуу үеийн манжуудад татвар төлжсэн дотор заавал одоо булга ордог. Өсөн цагааны бэлэг дотор тийм ээ. А монголчуудын баян байсан бас шалтгаан нь бол энэ Сибирийн ард түмнүүдтэй энэ өслөг эдлийн нийлэлттэй холбоотой байсан юм шүү. Тэгэхээр энэ нь юу хэлэх гэж байгаа юм гэхээр Чингис хаан хар болгонд өгсөн нь бол зүгээр нэг ядуу хөвгөн нэг болгонд ах өгсөн биш. Булгыг нөгөө хаанд бэлгэлэх зэндааны хүндэтгэл бөгөөд язгууртны зандааг харуулж ирсэн хэрэг шүү гэж одоо сануулах гэж ингэж байгаа юм. За Алтан ордны зүгээр яг энэ бол юутай холбоотой бас сурвалжтар байна л да. Ивэн Баттай шүү дээ тий. Тэрэн дээр байж байгаа шүү. Булга энэ үнтэй гоё өслөгийн нийтлэлийн юм чинь бөөсдгөн гинэ. Бас онцгой шинж. Тийм болохоор одоо энэ ямар ч халуун оронд гэргэлээ. Тийм болохоор энэ ад ноёдууд бол яг үхээр энэ малгай яг энэ имждэг штэ тийм малгай байна хүзүү байж энэ тийм энэ имжээр айхтай их таатай тийм тэр чинь янз янзын тийм их дулаан тансаг ийм юу бол яач үнэхээр одоо тийм л дээ. Одоо өөрчлөө одоо энэ Европын язгууртнууд тийм би өөрийнхөө мэдхээр манай их би Италид явсан байхгүй. Тэгэхэд их сургуулийн ректорын хувцас гээд бас юм юу нь үлдсэн байдаг. Болгон чимэг ангийн үнэт юм юутай тэрийг сүртэй тий яг нөгөө ёсол болдог штэ тий ёслоо яг шүүпшиг өмсч чам тий нүмерэг маягтай тий нүмерэг маягтай хичээлийн юуны ихэнд өмсч байгаа чинь тий ёслын нийлт ихэлсний юу гээд хаалтан дээр нэг өмсдөг тий тэгээ үлдсэн байдаг л да. Тэгээ тэр тухайн үед бол угаасаа дундад зүүн үед ямар байлаа. Саяхныг хүртэл энэ булган одоо энэ булга байна үнэтэй өслөг идэл ч юм бол тэгээд одоо бүтээгдэхүүн байлаа шүү дээ. Тэг бүгд ингээ Азийн Европын холбосон том бүхэл 8 холболтойг манайх л хийж ганцаараа явуулсан. Сүүл яг энэ Америк бас Америк төв нэгдсэнтэй холбоотой байгаа шүү дээ. Яг Америкт ч бас юм байгаа шүү дээ. Болов байгаа. Тий. Тэгэхээр бол цаашаа зах зээл бүр өргөжөөд
За одоо би нэг зөвл асуух байна та хоёрт. За нөгөө Кипчако тайч уу? За Оросууд ягаад томров? Одоо энд бас хүмүүс сонирхдаг тийм ээ. Оросууд ягаад ингээд томров? Одоо хожимын энэ үндсэндээ Алтан ордны нутаг дээр үндсэл суур болгоод өнөөгийн одоо Орос орн том болж Оросд татлаа шүү дээ. Тийм ээ ер нь бол. За тэгвэл нөгөө хүн амаа ихэнх хүрдүүлж байсан монголчуудын ихэнх нөгөө яг манай жинхэнэ манай монголчууд эзэмшилд байсан Кипчак Половчууд босод үндэстэн яснууд нухсатууд хаашаа очиж уусуу юу болж хойроо. Тэгээд Оросуудын яг ингээд том болж хожим одоо монголчуудын Алтан ордны хоёр хол унсны дараа ингээд том Оросны үндсэн шалтгаан юу вэ? Хэн нөлөөсөн байна? За энэ бол цэвэр одоо монголчууд өгтөн зүйлс нөлөөсөн байна. Яг тэгэхээр Орос маань өөрөө ингээд одоо Европын одоо банк одоо дарамт нөлөөн дөр занлын хэлд өртдөг ус. Одоо нөгөө Византий тэгэл Тевтон Герман Латвиев тэгээд Оросууд саяхан хүртэл ингээд байсан л да хэлсэн байсан л те. Биднээсээ ингээд монголчуудад те ингээд зовж ингээд баг ингээд одоо эзлэгдэж хахад Оросын пап руу 4-5 удаа илж явуулж ирсэн. Та нас одоо биднээсээ авраач хамгаалаач. Хэрвээ биднээсээ амрахгүй бол Европ дахиад өөрсдөө аюулд орно шүү гэхэд Оросын пап буруу намтай Оросуудад ортодокс үнэ алдад Оросуудад туслахгүй. Таанаас бурхны цэрлэг хүлээж ин гэдэг. А тэрийн дараа нь Европын төгс юу гэж хэлсэн гэхээр энэ дэр бол Европ маш том алдаа гаргасан. Хэрвээ тэр үед биднээс туссан бол Оросууд өнөөдөр ортодокс биш католик болцсон. Католик болцсон байх. Биднээс Уралын нүрэн хүртэл эзлэн мөр баг номхон лав хүртэл ингээд католик шашинд лэрх байсан. Энэ дээр Европ маш том алдаа байсан гэдэг. Тэгээ Оросууд нь өөрөө Невский хүртэл одоо тэр Невскийн тухай канон манан хүртэл гардаг л да. Невский хоёр сонголт. Нэг бол монголчуудыг дагая. Нэг бол Европ руу. Тэгээ эцэст Невский бол би үнэ алдартай хүн. Яач юусэн одоо монголчуудын нөлөөгөөр одоо Орос орныг оршуулъя. Хамгаалъя. Тэгээд монголчуудын нөлөөгөөр монголчуудыг ашиглаж одоо улсаа хүчрэг болгоё гэж. Тэгээд монголчуудаас бүх юм цэрэг захиргаа улс төрийн ёс гэдэг бүгдийн сураад монголчууд уурлаа. Тэгээд цослолт. Дээр нь Оросын вангуудын өөрсдөө нөгөө ордод очиж одоо хаанаас одоо хаан их ван болох одоо зарлиг авдаг гэсэн. Тэгтээ жишээ нь одоо би одоо Москвагийн ван байлаа гэж бодоход жишээ нь Иризяны ч юм одоо ингээд тэр явахын татварыг цуглуулах үүрэг хоногддог жижиг. Тийм. Явандаа тэр маань яасан гэхээр төвлөрлийг бий болгож ирсэн. Одоо Москва руу одоо ингээд одоо бүх юм төвлөрч. Тийм Москва захирдж ирсэн. Тэгээ явандаа вангууд маань өөрсдөө хэрэг заргаа одоо ордод очиж шийдвэрлэдэг. Зарим тохиолдолд тэр хааны нэг вангийн хэрмийг идэд Иризяны нэгтгэж болно гэдэг юм одоо Султаалын ч юм уу тий. Тэрийг нэгтгэж болно гэдэг болон юуг нь өгдөг. Эрхээр өгдөг. Тэр маань явандаа одоо нөгөө Москвад төрсэн нэг төвлөрөл бий үүсч одоо Оросууд минь өөрсдөө монголчууд эвэл хүчрэг болчихсон. Дээрэс нь одоо нөгөө одоогийн орчмын жишээн дээр яриа л та одоо Японы хүйзийг хараа л та. Зэрэг Батламаас зарцуулах зардал дайнаас хойш баг яахгүй басаар гадагтай бүх юм эдийн засгтаа хийсрээд эдийн засаг болсон. Болсон. Яг тэр шиг Оросууд аюул байдны хэм болсон. Монголчууд цэрэг нь хамгаалж байгаа. Цэрэг нь хамгаалдаг үед монголчуудын сүр хүчээс айгаад яатсан. Тэгээд аюул байдал хангалтын эдийн засгтаа хөгж худалдаа хөгжсөөр гад ерөнхийдөө ингээд том масс болоод ирсэн. Тэрний хөвчөнд Оросууд ерөнхийдөө ингээд том нэгдсэн улс болох. Нөгөө Кипчакууд маань. Хипчакууд нь одоогийн Хипчакууд маань одоо маань Казахстанд Казахстаны нутагт байна. Тэгээд Булгарууд одоо Мордов одоо жижиг Оросын нөгөө үндэстнүүд байгаа. Тэд маань бүгд Кипчак булгаруудын одоо ижлийн булгарууд. Тийм, ижлийн булгарууд Кипчакууд Казах эднүүд саяхан хүлээн зөвшөөрсөн билээ. Одоо Кипчакийн хаанд улс бол одоо манай казахуудын өвөг гэдэг зарим тэгээ хэлсэн. Энэ маань нэгсэнд одоо яг хуу тэр казахуудын овг дотор байгаа мэрэгд 80 гэл одоо овг байгаа шүү дээ. Энэ маань яаж ихээр нөгөө Чингис хааны зүхтаж очсон. Одоо миний түрүүний ярьсан мэрэгдүүд 80-ууд. Дээрээс нь Батхааны цэгт одоо явж байсан мэрэгд 8 одоо татар урт явж байсан гэж байгаа. Тэднээсийн одоо зөвхөн нэрэл үлдээд тэр маань нэр маань одоо нөгөө Кипчакууд өвлж яваад одоо ашиглаж байгаа. Тий ашиглаж байгаа. Тэр татар Монгол гэдэг нэр дээр яг нөгөө татаруудыг одоо нэгснээр олцсон цэргийхэр бол торгуулийн сүм маяг гэдэг өмнөө тууж явдаг. Хамаг хүнд хүчрийг хийж байлдаг. Одоо нөгөө цэргийхэр хашир гэдэг одоо нөгөө торгуулийн сүм хэлээд байгаа юм л да. Тэрэнд явдаг. Тэр мэн хах явж хагаад Оросууд өрөндийнхэнтэй тулгараад тэгээд биднээс Монголын Батхааны цэргийн тэргүүн татар анги гэдэг.
Тэгээ тэр яринс бол татар Монгол гэсэн нэр. Нэр тэр. Тийм татар Монгол хэлээр дох гарсан гэдэг тийм яриа байна. Одоо Булгар одоо энэ Кипчакууд маань одоо энэ Евразийн нутагт тарсан байгаа. Одоо тэр Булгараас нааш. Тий Казак одоо Казак Узбек ингээд Тажик тэгээд дээрэс нь Башкир Татарстан гэх битүү тарсан. Кремерим гээл тийм ээ. Эдийн засгийн хувьд нэг тиймэрхүү үндэсний хувьд тийм. Ер нь газар нутгийн хувьд төрөн болол хэлсэн тийм ээ. За энд хаадууд нь одоо мөнгө төмрөөс хойш хичнээн хаан байв. Хэдэн он хүртэл ер нь оршиж исэн байлтаа орд болсон. Тэнцэг. За нэг 15 дугаар зууны дунд үе хүртэл тий оршин тогтчихсон. Хамгийн удаан оршин тогтсон гэдэг байгаа шүү дээ Монголын бүх. Яг нөгөө нэгдмэл байдлаараа тий. Тэрнээс хойш яг задраад тусдаа бүс нутгууд бол бүр 18 дугаар зуун хүртэлтэй үргэлжилсэн. Жишээ нь дөрвөн улс үлдээ шүү дээ. Үзбекистан байж шүү дээ. Оросууд орж ирэх хүртэлтэй. Шейбаны Энд ер нь Монгол одоо энэ их том улсыг эзэлж чад ер нь монголчууд өөрсдөө одоо яг Монгол үндэстэн гэж хэлэх юм да. Тэдний тоо хэмжээ ер нь хэрвээ тэндээ уусаад алга болсон уу? Ер нь ямар шүү дүр зураг. За тэгээ угаасаа нөгөө Чингис хаан чинь нөгөө зөчид хувь болгож өгтөө 4000 өрх 8000 зэрэг гэсэн. Яг л тэр идэл атсан. Тэр бол үндэсний цөнх. Тэгтээ тэрийг эзэн. Бусд нь бол нөгөө Кипчак Булгар. Тэрийг үндэсний цөөнх маш чадварлаг ашиглаж тэрийн дээд одоо Герман жуулчны үр тэмдэглэлд байгаа шүү дээ. Алт орд нууц татсан. Тэднээс хаанаа сонгохдоо их хуралдаараа сонгод юм байна. Цагаан хэсгээ дээр суулгаад одоо ерөн талаас нь өргөөд ингээд яг л хож болно. Яг л Чингис хааны уламжлал. Яг тэр 4000 өрх сүүлдээ одоо тэр цэвэр Монгол үндэстэн явандаа ингээд цөөрсөн. Цөөрсөн. Тэгээ хүн ам бол нэлээд хитэн исламын нөлөөгөөр түрэгжээд ер нь түрэг. Гэтэ сая 14 дугаар зуун хүртэл тэнд Монгол хэл аль бие усны бүр ингээд хэл байсан тухай. Одоо шинэ алт орд нүүсэн дээрх бичиг чинь бичиг цэвэр юугаар бичсэн байгаа байхгүй Монголоор тийм Монголоор бичсэн. Тэр чинь цэрэг хүний л одоо ээжигээ санаагалдаад бичсэн бичиг гээл үл төгөнд үлдсэн байх чинь. Хэд чинь тэр цэрэг биччихээн ихэр чинь төрөр нөгөө бичиг бол Монгол бичиг. Тэр орсны хэл гэж байжээ. Тэр Монгол хэл байжээ гэсэн санаа байна. Орсын эрдэнэ төр хэлсэн блэ Монгол хэл Москвагийн нөгөө одоо Вангийн ордонд хүртэл мод болсон. Тэгээ васаалууд мод болсон юм. Яагаад тэгэхээр жишээ нь Орсын мангуудад жишээ нь нөгөө алтан ургаас хатан авч те нөгөө алтан ургийн хүргэн болох олон тэр. Дээрэс нь одоо төр улаацталтай төрийн их нь гарах гэсэн бол нэгдүгээр заавал одоо тийм Монгол хэл сурсан байх хэрэгтэй. Хоёрдугаар ямар нэгэн сэжмээр алтан урагтай холбоотой байх хэрэгтэй. Гуравдугаарт тэднээс мөн өөрөө бас нөгөө тэр хүрээлээр дамжуулж одоо нөгөө нөлөөг нь тогтоохын тулд бас тэрийг бас давхар хэл ашигладаг. Дээрээс нь тэр монгол хэлийг бас би одоо ганц боддог юм бол яг зүгээр хувийн бодлоо л хэлэх шүү дээ. Яг тэр нөгөө албан ёсны түүхчийн байр суурьч биш ингээд ер нь алтан ордны түүх босод энэ эзэн төрнүүдийг харж байхад ер нь энэ Орос орон том болж ингэж бос төрсөн гол шалтгаан нь Монголын ивэлд багтаж чадсан явдал. Аюулгүй байдлаа хангуулсан бүх талаараа тий. Тэгээд дээр нь эдгээр ч одоо Монголтой ойр байж иж Монгол эхнэр авж иж нөгөө язгуурт элит төвшөнд очдог. Бусд нь бол зүгээр худалдаа зүгээр нэг одоо цахлаа оргуулсан. Одоо тэр хэний номон төртөл байж байгаа шүү дээ Марко Жувений интернет тий. Эсвэл цаг харих угаал нөгөө самгон гэж нэг ингээд явж идэг болсон байсан. Ардууд нь бол жинхэнэ элит төвшин язгуурын тэр зохиол, шаруу найрагч тэгэл жанжингууд энэ төвшөнд хүрж ихэд дандаа Монгол цустай, Монгол ихтэй, Монголтой ураг барилдчиж томорцсон байдаг. Яг тэгээд эндээс үүдээд нөгөө Оросуудыг чинь сайн маажвал Монгол, татарыг сайн маажвал Орос Монгол гараа шүү гэдэг чи Орос сайн маажвал тэр үхсэн байгаа. Ерөөсөө Оросын бүх том ихний хаадууд дандаа Монгол Монгол Бориско дуунаас хавлал тэгэхээр Иван дөрөвдүгээр Иван хүртэл тэр жинхэнэ Оросыг нэгтгсэн жинхэнэ Русыг Орос болгосон хүн чинь одоо эдгэрчүүд дандаа Монгол цустан гол. Монгол цустан. Тэгээд хов зээний энийг сайн бодох хэрэгтэй байна. Хов зээний түүхийг харахад зүч хаанд болвол нэг 4000 орчим өрх заяа үүдгийн 100000 хүн ч юм уу ингэж яалаа гэхэд хожимдоо зүгээр ингээд хар таам гэдэг сөөлөөр манжууд шиг үндсэндээ тэнд удирдах ийсэн тэр элит давхар буюу тэр улсын задрахлаа зэрэг тэр монголчууд ингээд уусаад ингээ байхгүй болсон шиг тийм төсөөл байж болох уу?
Ер нь төрөгжил ууссан. Яг хөө тэр нэг стандсан л нэг зүгээр яг би юу Унгарын үг л мэдээд байна л да. Ногой унгарч нэг тийм ногой одоо үрдэн тэр бас яг татар монголчууд гэдэг энэ ялангуяа татар гэдэг нэрээр тэр цааз өчөг шүү дээ тийм. Тэр цааз өчгүүд Унгарын өөрсдийн цааз хааны одоо цааз өчгүүд чинь үлдсэн. Гэхдээ тэр судалгаа их бага юм байл. Зүгээр яг тэр цааз өчгийн үг ерөнхийд ингээд юу яаж яхад хожим үлдсэн яг тэнд ногоос үлдсэн урдмынх нэлээд хавцсан юм билээ л дээ. Ерөөсө туж дарсаар бол тэгэл тэндээ тэр юм давуусаад. Тэгээд одоо ч Унгарт чех төрчлөө. Өрмийн төрч. Ер нь аялал жуулчлалын дотор байдаг зүйлтэй нөгөө дарангуйлагч цөөнх байсан улсуудыг уйдмаар Афганы одоо монголчуудыг хичээдэг гэсэн. Тэгээд юм бол тэр бол тийм байлаа шүү дээ. Манжийн дараа ч гэсэн монголчууд болоод Түрүүний нэг Алт ордны улсын оршин тогтсон юм дэр манайхан бас ингээ буруу болоод 1380 оны Куликовын тулдаанаар одоо Оросууд одоо хуучин тэгээс сурагч тэгээ битсэн юм байл. Мамай давцах тэр тулдаан болсон ч юм уу болоогүй ч юм уу одоо Мамай гэдэг Татар Монголын дарлаа чөлөөлөгдсөн гэдэг үгүй байхгүй. Тэрнээс он билээ чинь 1380. 1380. Тэрнээс хойш 1480 Уграа голдор хүртэл монголчууд байлжсэн. Хамгийн сүүлд 1502-од Алт ордны одоо сүүлчийн шейх тогтон төмөр хүртэл орж ирлээ шүү дээ. Сараг нас орж. Тэрнээс 1380 оноос хойш 80 оны дараа 2 жилийн дараа гэхэд тогтмошоо Москваг эзэлж явсан баг. Шатаагаар эзэлж. Тэгээ иймэрхүү нөгөө үзэл суртлын юмд одоо хүртэл итгэл одоо тэрийг манайхаа бас салж чадахгүй жоо. Жанжид язгууртнууд нь сандаа жижиг хандаг ус болцсон ч гэсэн нэгдмэл өдөрлөхгүй болцсон ч байсан гэсэн тус бүрдээ хяналтаа тэр Орос болоод Каспийн тэнгис Уралын орчин байлгасаар л байсан. Тэгээ Оросууд ер нь нураас юм биш үү? Гол нь Алтан ордны улсыг нурж унахад хамгийн хэврэгшүүлсэн юм чинь бэрх хэн юм бэрх тэгээ биш хэн доглон төмөрийг сүйтгэл байхгүй. Өөрөө өөрсдөө л нураасан баг. Ер нь монголчууд өөрөө өөрсдөө хагараад нухаад 20 жил Алтан ордны түүхэнд 20 жил дотор 20 хаан сууж байсан. Энэ ч одоо бид сургамжлаг яриад нэг дор сургамж. Нэг жил нэг дор 3 хүн хаан сууж байсан. Бүр одоо жишээ нь хоорондын хямрална. Узбек хааны ачид Жанибек хааны хүү Бердибек өөр хаан ширээ суухын тулд өөрөө ах トゥ одоо Алтургийн 12 хүний нэг дор цаасалж байсан. Тийм. Одоо яг л бас л Төв Монголд бас юм энэ болоод яг ийм эвдэрцэл яг энэ мөрийн хагарал дээр явчихсан. Юуны төрийн хамгийн одоо дээд хэсэгтээ бүлгийнхний те тэр юу гэдэг энэ Ромын түүхэнд бас тийм яг байдаг байхгүй. Ромын одоо эзэнт хөрөн биш те. Тэр Севераны хамгийн таван сайн хаан гэж байдэ. Тэр Марк Аврел дуусчаа. Тэгээд тэрнээс хоошоо Севераныгээ дандаа засгийн жанжтай байлаа. Тэгээд яг Алтан ордынхтай адилхан 30-40 жилийн турш ерөөсө 20 хэдэн хаан гэдэг. Хямралтай. Тэрнээс ч ерөөсө Ром ч туж уруутай. Хоёр хаан л байгаа нэг Диоклетиан гэдэг хаан байж Константин хаан үед нэг жоохон юу байгаа л тэгэл 1476 онд алуулчих байгаа шүү дээ. Алтан ордны хаан яг тийм түүх манай юу бэ Алтан орд тий тэр Бердибегийн үеэс хойшоо тий Жанибекийн үрэтчтэй тий бүгдүүдчтэй. Энэс хойш бол 20 даа. Зэрэг докторын хэлдэг үнэн байх. Эзэнт хүрэн хямрахаар угаасаа л тийм Батуулаа Чансангаас хойш Монголын хаадууд бараг жил бүр солигдож ийл шүү дээ тийм ээ. Надаа мадаа гэл одоо энэ бага хаадын үе. Тэгэхээр тэр ерөөсөө эзэнт хүрэн хямрахлаар нэг юм завсар зайгүй хямрал одоо энэ засгийн газар амархан солигдоод байдаг шиг юм болд юм байна л да. А тэр нэг ийм түүх би нэг юмнаас зэрвсгэн харсан тэр баталгаатай юу зүгээр нэг мэдээл байсан. Одоо Москвагийн төв дээр байдаг хамгийн гоё ортодоксын уран барилга Василий Воложенский собор тийм ээ. Василий Воложений сүм гэдэг. Энэ сүмийг 1555 онд Монгол татарын дарлаас бүрэн чөлөөлөгдсөний дурсгал зориулж босгосон хамгийн одоо тансаг барилга юм а гэж. Ингэж нэг би юмнаас харсан юм. Тэгэхээр энэ бол яг нэг 40 жилийн өмнө л одоо Монгол татараас чөлөөлөгдсөн байж л дээ. Гэхдээ тэр дурсгалыг хүндэтгээд ингэж босгосон гэдэг Улаанбаатар байж байгаа энэ сонгийн дээвэртэй энэ их гоёмсог барилга монголчууд татаруудаас бүрэн одоо чөлөөлөгдсөн дурсгал зориулсан гэдэг үнэн үү? Тийм албаа байж болох уу? Тийм мэдээ бий юу? Тий, яг 1502-нд сүүлчийн Шейх Ахмед одоо хаан ширээс бууж Литвад Польшд очиж харагдсан. Тэгээ яг Польшууд бол юу яаж тэр үед Кримийн хаанд бас хүчрэг болоод Алт ордноос алж хүчрэг болсон байсан. Тэгээд Кримийн хаанд бас одоо сүүлчийн хааныг авч одоо улс төрийн зэрэг ашиглахыг хичээсэн. Тэгээ Польшууд өгөөгүй. Яагаад тэгэхээр
бас тэр чинь нөгөө Алтан уургийн баг тий одоо Жүчийн улсын сүүлчийн шахуу хаан. Сүүлчийн хаан. Тэгээд нэр нөлөө ихтэй. Тэр үнийг бол улс төрийн зорилгоор ямар нэг ашиглах боломж Литвацэр, Оросууц тэр аль алинд байсан. Тэгээ гэвч тэр хаан маань яг сүүлд нөгөө тодорхой болцлол ингээд их төлөөс төлж байгаад үр хөвгтөн төлжээд авсан л та тэр. Тэгээд сүүлдээ Астраханы хаан тус гэж бас нөгөө 49-аас салсан. Тэндээ очиж хаан болж ирсэн. Тэгээ яг Оросууд 1500 өөрсдөө болохоор 1480 тэрний өмнөх 1480-нд Уграагаал дээр 3 дуурай яваа. Алтан ордны Ахмед хаан хоёр одоо Уграагаалын тулаан сөрөлт гэж янз янзаар нэрээд Уграагаалын сөрөлт мөлгээд тэрүүгээр одоо Оросоос одоо Оросууд Монголоос ингээ бүрэн чөлөөлөгдсөн гэж өөрсдөө гэдэг үздэг. Яг тэр Уграагаал бол сүүлийн бандур яг нэг тийм харилцан байлдаа голын хоёр тал зогсож байгаад Ахмеданы яг ард сараад эргэлт гараад төр эргэлт гараад зэрэгдтэй явсан. За. Тий. Тэгээ яг Оросууд яг одоо чинь Куликовын тулдааны ой зориулал одоо чинь 1380-нд Куликовын тулдаа монголчуудыг аль чөлөөлсөн ой гэж хөшөө мөшөө хүртэл босгоод ингээл Дооны Димитр гээл. тий, Дооны Димитрийг алдаршуулаад ян янзын ингээл нэг ойг нэг бодлантуулаад Төгөө бүтээх гэдэг. Өөр ялалтуулаад энэ өөрөөсөө болсон юм шиг байна, энэ болсон юм шиг байна гэдэг. Оросод өөрөөсөө бидний нөгөө монголчуудыг хөөж явуулж устгаж хэрэгчлэг олж авсан юм шиг л нэг тийм домогт түүх. Одоо бол болж байна л да. Одоо бол ойлгодог. Куликовын тулдааных нь үнэн дүр төрх нь өөрөөр одоо ингээд л да. Оросууд ингээд нээлттэй болж ирж байгаа. Жишээ нь Куликовын тал үзэгдэнэ гэж юм байна. Орос Монгол хоёр байлцсан гэдэг одоо буруу ойлгоод байгаа болохоос яг Куликовын тул дээр сая Оросуудын хэсэг Алтан орд хүртэл гарч байгаа. Яг тийм үйл явдал болсон. Юу гэхээр Мамай гэдэг одоо Алтан ордын ус юм. 3 том одоо ер нь Алтан ордын түүхэнд 3 том эмир том ноён байдаг. Ногай, Идгээ, Мамай гэдэг 3 том. Мамай болохоор яасан гэхээр хаан чирэн суух сонирхолтой боловч нөгөө хуралдаа гарч зөвшөөрөгдөв. Бас нөгөө гарал усан татвар гарал болохгүй. Тийм болохоор манай тоглоомын хаад их төрүүлдэг. Дуртааны хаан болго дургуун анги ус замаасаа салгилдаг гэж тий. Тэр яасан гэхээр тухайн үед Тогтомш хаан нөгөө цагаан ардаас гаралтай. Цагаан ард хөх ордыг нэгтгээд тэгээ одоо Тогтомш хаан маань өөр ингээд Жүчийн улсын хаан ширэн суух замд нь ганц саад болсон Мамай. Тэгээ Мамай Димитрид ингээд тулгсан байдаг. Миний талд ороод Тогтмиш хаантай байлдъя. За чамайг Оросын их хаан болгоо Тогтмиш Димитри болохоор үгүй би зөвхөн нэг л хүн чаантай. Тэр бол Тогтмиш. Тийм болохоор би Тогтмишийн тулдаа тулдна гэд. Тэгтэн Тогтмишээс өрсөж холбоотны салгыг Димитритэй ингээд байлдах гэж одоо Куликов явсан мэт. Тэрийг яг Тогтмиш хаан цэрэг өгч явуулсан пүүт хүртэл хэлсэн мэт. Хоёр талын байлдаа Монгол цэрэг оролцсон гэдэг тэр хоёулаа Монгол хоёр талдаа Монгол цэрэг. Нэг нь яг хууль ёсны албаасны эзэн Тогтмиш хааны нэг нь Мамай Жанжны. Тий, Басаал цэрэг буюу одоо Димитри оролцсон тал. Нөгөө тал нь Мамай өөрийнх нь одоо цуглуулсан төрийн иргэлт хийх гэж оролдоод тэнд ялгцсан. Тэрийг одоо Орос Монгол хоёр байлдаад Оросууд ингэ ялсан гэж. Тэгээ пүүт хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Хоёр талд хоёуланд Монгол цэрэг оролцсон гэдэг нь яг нэг нь хууль ёсны эзэн Тогтмиш, нөгөөдг нь дөрөв өмнөсөн Мамай хоёр. Тэгээ одоо яг бүтэнгүйж хагалж л өгж байгаа хальтаа тэр их маргааны. Тэгтээ ерөөсөө түүх нь үний юм чи тий. Одоо тэртээ тэр альж өрөндийн түүхчтэй чинь Алтан ордны түүхийг маш сайн судалж бичсэн. Одоо тэр чинь ингээд өвөө бид ингээд Монголын хоёрс унагсан бодлоо яриад тэр зүтгэд яг хөө тий. За энэ Алтан ордны хот суурингийн олдврууд байсан гол хотуудын талаар нэг мэдээлэл өгөөд ерөнхийдөө нэвтрүүлгэнд бол яаж цаг болж явах шиг байна тий. Яг би за сарай бол ойлгомжтой тий. Гол сарай бол гол юутай. Зүгээр яг би дээр нэмээд бас энэ крем байна л да. Кремт ч одоо сулгат гэж байна тий, кафа гэж байна, тана гэж байж байна тий. Тэр хардалаа яриг дагуу байж байгаа бомбтууд байна шүү дээ тий. Тэр бомбтуудын юу бас сонирхолтой. Одоо тэр Егоров гэдэг тэндээс бол бас бүх хотын маргаж хасаага үстэй. Тий, маш олон хот байна уу. 153. 150-аар. Жишээ нь одоо нэг Оросын нэртэй судлаач Петр Давидыг түнхэл одоо шинэ Алтан ордны үсэлд хэрэгжилсэн зоос нүдний судалгааг л тусдаа тий. Тусдаа маш асар их юм. Одоо дээрэс нь тэр саяны ингээд одоо олон хотууд байгаа 150 гаруй хотууд. Жишээ нь Үкэк гэдэг хот ингээл Сарачиг гэл одоо хотууд Сарачиг гэдэг наан. Тий, сүүлд ингээд малтлаг хийхэд сайн ингээл дурсуулт наатахад сүмийн барилгад асар их одоо алт эрдэнэс олж байгаа хгүй сүмийн барилгаас. Тэгээ одоо энэ ямар учиртай сүмийн одоо өөрсдөх нь одоо жасын манайхаар бол жасын өрнг юу ингээд үсгэн худалдаачид сүмд одоо нөгөө нэг өснөө төрүүд нөгөө одоо манайх нэг үнд хэд хадгалдаг үйлчлэг төрөө тухайн сүм банкны өрг байгуул. Тий, сүм хадгалсан хамгийн
ягаад тэгэхээр сүм бол нөгөө Монголын хаадаас хуулиар нөгөө хамгаалалттай нөгөө зураадаг мөнгөө өгдөг. Ярьлаг авсан, зарлиг авсан тийм газар болохоор тэнд найдвартай гэж мөнгөө өгдөг гэсэн. Одоо ингээд данд зүүчих юм. Энэ Монголын эзэнт гүрний талаар юм ярихаар зүүчих юм байх юм. Монголчууд ч сөөршмөл. Гэхдээ тэдний шинээр засаж бий болгосон Алтан ордын улс гэхэд л тоо хэмжээгээр 150 хотын суурин бий болж байна. Өөрөөр хэлбэл шинэ иргэншлүүдийг бий болгох, шинэ ард түмнүүдийг сууршуулах, хотжуулах, худалдаажуулах бүхэл ажлуудыг одоо ингээд санаачилж үйлчилжсэн ч санагдаж байна. Тэгээ одоо байж байгаа Монголынхаа байдлыг бодглохлоор 20 дугаар зуунд монголчуудын түүхийг бичижсэнийг бодглохлоор бид нар монголчуудынхаа үгдээцийг юу хэрвэлээ гэж одоо Чингис хаанаас бусд нааш ингээд бодох дээр дандаа нэг хөдсөний мөрсөн хүмүүс байсан гэж ярьдгийг бодглохлоор ингээд их зөрөөтэй байна шүү дээ. Юуны үед ч одоо хичнээн олон тооны хотыг урд байгуулдаг монголчууд. Хойчууд нээснийхэд өрөө гэж явчихсан. Ордон манай дандаа бүтээж болчихсноор байсан. Илхантай улсууд ч юм бол ер нь бол тухайн үед бол Евразийн том одоо тий улс төрийн гол одоо геополитик гэж ярьдаг шүү дээ. Тэр тодорхойлчлаа шүү дээ. Бо хавьсан Африкийн мамлюкүүд шүү дээ. Египт байсан улстай хүртэл харьцаж чинь, Византтай харьцаж чинь тий. Францын Германы юунуудтай харьцаж чинь, Унгартай харьцаж чинь тухайн үед. За тэгэл Италийн тэр хот улсууд үеийн Генуя гэж хот улс байсан, Венец гэж одоо бид сайн мэдэн шүү дээ. Жижиг хот улсууд байсан байхгүй. Тэгэл одоо Бээжин одоо энэ хар өрмөр ингэ. За ингэ бодохоор бол үнэхээр ялгаатай төгөлтэй. Тэгэхээр Алтан ордны талаар цаг баг байлаа. Алтан ордны түүхийн талаар ерөнхийдөө тоомыг ингэж ярьж өгсөн Сүхбаатар Чинзарг хоёртаа баярлалаа. Тэгээ ер нь бол одоо монголчууд бид нэр өөрсдийгөө их тоодгүй тийм ээ. Тэгтэл монголчуудын бий болгосон хяналт сүлжээний хүрээнд тэдний эзэнт гүрний хяналтын дор байсан ямар их одоо өвлөө ойлгогдох, ямар их иргэншил, ямар их эдийн засаг, цэрэг айрам үйл явдлууд болж исэн байдгийг эндээс харж болно. Тэгэхээр монголчуудыг бид бол одоо хямд ойлгож боломгүй санагдаж байгаамаа зүгштэй. Нөгөө талаасаа бид нэр зөвхөн социализмын өвөнд байсан, дорж буурайтсан тэр хэсгээрээ өөрийнхөө үндэснийг үнцнийг төсөөлөх гээд байдаг. Тэр байдлаасаа жаахан одоо харж үзнээр санагддаг юм аа. Ингээд энд оролцсон хоёр эзэмтэндээ баярлалаа. Үлзий Баатартаа баярлалаа. За үзэгчид та бүхэндээ ч баярлалаа. Олон зүүнийг дамжсан уламжлалт альс чимсийн имчилгээг орчин үеийн технологитой холбоолон танд зориуллаа. Өөрийнхөө төлөө